сайн байцгаана үзэгчтэй манай өнөөдрийн зочноор Иргэн Ламжууга оролцож байна. 2011 оны сүүлчийн зочин бол манай миний хажуу сууж байгаа Ламжууга байгаа. Ингээд өнөөдөр Монголын нийгмийн өмнө тун чухал тулгамж байгаа хамгийн гол зүйл бол юу вэ гэхээр эх онд болох сонгуультай холбоотой сонгуулийн хууль сая гарсан. Тэгээд энэ сонгуулийн хуультай холбоотойгоор сонин хэвлэлээр мөн улс төрийн намуудын зүтгэлтнүүд янз бүрээр ярьж байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна? Тэгэхээр сонгуулийн хуульд бол ноцтой хэдэн асуудал байна. Энэ нь юу гэхээр намд өгсөн саналыг өөр намд өгсөн санал болгож тооцох тухай. За бас нэр дэвшигч зарим нэр дэвшигчд өгсөн саналыг өөр нэр дэвшигчд өгсөн санал болгож тооцох. Энэ үндсэн дээр одоо сонгуулийн дүнг гаргах. Энэ даалгавар бол одоо хуулиар сонгуулийн ерөнхий хороонд өгөгдсөн байна. Тэгэхээр энэ бол ийм зүйл мөлийн жаахан тодруулсыг хэлвэл зүгээр бол хүмүүс бас шалгаж харах бололцоотой байг. Тэгэхээр нэгдүгээр зүйл гэхээр 49 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалт. За энэ бол юу гэхээр нэг 28 5%-ийн босго даваагүй намуудын саналыг улсын хэмжээгээр нэгтгээд тэр босго давсан намуудад тэгш хувааж өгч байгаа юм. Тэгэхээр энэ зөвөрөөр хэлэх юм бол нөгөө сонгогч өгсөн саналыг л одоо өөрчилж шүү дээ. Тэгээ улсын хэмжээгээр одоо ингээ бөөгнөд яаж байгаа нь бол энэ бол нэлээд том хэмжээний юм болж байна. За өөр нэг айхтар ноцтой юм хаана нэг 49-ийн 1-ийн 5-д байна. Тэгэхээр энд нөгөө дөрөвнийхөө 5%-ийн босго тийм намын 5%-ийн босго даваагүй намуудын саналыг бусдад нь хувааж өгч байгаа байхгүй юу? Босго давсан намуудад. Өөрөөр иргэн хүн нэг намд өгсөн байхад тэр иргэний саналыг өөр намд шилжүүлчихлээ гэсэн үг үү? Тэгж байгаа. Одоо тэгж л байгаа шүү дээ шүү. Гэхдээ энэ хуулиар тэгж болдго юм уу? Одоо тэгцэл байна л гээд би одоо ямар сэнтэй энэ баярын энд доорлож чөглөж яваад энэ тухай ярих гэж өдрөлөө шүү дээ. Гэхдээ би энэ хуулийг гарснаас нааш 2-3 удаа уншиж үзсэн. Бүр тухтай суудж байгаа. Сайн ойлгоогүй нэр. Уул нь бүр математикс би тийм ч мөн юм биш бас гайгүй л. Би шинэ Германы ингээд сонгуулийн хуулийг уншаад үзэхэд бол герман хэл дээр уншихад бол нэг уншаал ойлгохдохоор тун энгийн байдаг. Энэ хуулийг уншаад бол би сонгуулийн хуулийг уншаад ер нь сайн ойлгоогүй. Гэхдээ ер нь бол яг тийм сонгуулийн энэ хуулийн бичлэг техникийн хувьд бол маш болох. Тэгээ хэрэггүй юм их тооцсон. Тэрнээс болоод одоо хүнд ойлгомжгүй. Одоо хуулийн нэг одоо хууль тавьдаг нэг шаардлагач нь бол одоо жирийн иргэдэд одоо ямар ч мэрэгжлийн мэрэгжил багтаач юм бай уншаад ойлгох хуйцаар одоо бичих тухай асуудал байдаг л да. Нөгөө нэг юугаа хэлэх үү? Нөгөө нэг үлдсэн маань бол. За энэ бол 49 дугаар зүйлийн 1-ийн 5 дахь заалт байна. За энэ бол юу гэхээр нөгөө 28-ийн босго давж сонгогдох гэсэн тийм одоо бас нэг босго байгаа шүү дээ. Тэгэхээр сонгогдож чадаагүй. Тэгээд нам нь одоо 5-аас дээшвэн босго авч чадаагүй. Энэ мэт бүх нэр дэвшигчдийн авсан саналыг 5-ын босго давсан одоо тэр нэр дэвшигчдэд нам нь 5-ын босго давсан тэр нэр дэвшигчдэд одоо бас хувааж өгч байгаа. Улсын хэмжээгээр бөөгнүүлж бүгдийн бөөгнүүлд нэмж байгаа тэдэнд одоо хувааж өгч байгаа. Тэгэхээр чи одоо бас л ихэр сонгогч одоо нэг нэр дэвшигчийн төлөө өгсөн санал. За тэр нь сонгогдоогүй нам нь 5-ын босго даваагүй ч юм уу. Эсвэл одоо би да нэр дэвшигч байсан юм тийм ээ. Энэ мэтэр одоо ингэж яасан өгсөн саналын өөр одоо
нэр дэвшигчд одоо өгсөн санал болгож хувиргана гэж байна. Гэнчэд цэвэр дуу вэрл гэсэн үг үстэй. Гото нэг зарим яриа гардаг шүү дээ. Нэг хайрцаг нэхэд авчид саналын хувцсуудыг хурамчаар одоо сонгогч өгөөг санал үзэн доолоо юм одоо ингэж хийж чинь Орос энтрийн сонгуулиуд зөндөө юм гарч шүү дээ. Тэр чинь бол хичнээн чилээ гэсэн бас нэг тийм юу их олон хүчрэг олнор нь хийх болцоогүй биер үлдэж байна шүү дээ. Одоо энэ чинь бол улсын хэмжээгээр нэгдгээд тийм ээ. Бүр одоо ингэж хийхээр бүр одоо хуульчлагдаад өгч. Хуульчилсан мэт болоод тийм ээ. Одоо хуульчилсан л байна л да. Хуульчилж. Тэгэл одоо ингэж хүний саналыг өөрчлөөд. Гэнч улаансан дуур хуульчилчлаа гэсэн үг мөн. Би харин одоо тэгээ энийг ч одоо луурлыг гэж хэлэхээс өөр аргагүй юм л да. Ингэж өөрчилсөн байна. Гэхдээ та жишээ нь 49-1-2 энийг заалтан л да. Сонгуулийн ерөнхий орон сонгогчдын саналыг өөрчлөн бай дүнг ойролцоо гарах үүрэг оноогдчихэ гэж байгаа. За тэгээд 49-1-2 намд өгснэг гэдгийг та яг хууль харж байгаа та нэг тайлбарж өгч болох хуультай харьцуулж байгаа. 49-1-2-ыг. За 49-1-2 ч одоо ийм дэвчин текстийн л уншихаас яах вэ? За 49-1-2 энэ хуулийн 49-1-1 заасан 5% босхийг даваагүй нам ивслийн авсан нийт саналын хувийг тэнцүү хэмжээгээр хуваан бэжигсалд орсон нам ивсэл тусврын авсан саналын хувь дээр нэмж тооцох. За өөрөөр хэлбэл бэжигсалт буюу одоо 5% босхоос давтсан. Тий. Намд нөгөө тэр намуудад яачаад ингээд тэнцүү хуваагаад нэмж өгнө. Одоо тэнд иргэн дондог гэдэг хүн нэг жижиг нам сандаа өгсөн байдаг. Тэр нам нь 5% босхийг алхаагүй. Гэтэл иргэн дондгийн тэр жижигхэн одоо юу гэдгийг А гэдэг намд өгсөн саналыг нөгөө ман намд арчсан намд одоо юу гэдэг энэ намууд ингээ хуваагаад өгчнө гэсэн үг болж шүү дээ. Одоо яг намын нэрийг би одоо нэрлж хэлэх гэж хэлнэ гэсэн утгаар ярьж байгаа юм биш. Тухайн үед одоо ямар нам ямар санал авахыг одоо өөрчлөн хэлэх нь зохисгүй юм. Гэхдээ л бол одоо энэ нь бол сонгогч одоо Б намд санал өгсөн байх тэрнийг С намд өгсөн гэж тооцох нь шүү дээ. Тэгээ энийг бол улсын хэмжээгээр одоо хөрвүүлж яваад зөвшөөрч засах нь шүү дээ. Ингэж саналын засварлах нь шүү дээ. За та тэгвэл 49-1-5 тэр хувь хүнд өгсөн гэдэг дээр бас тайлбарлаад арай тодтогоод өгөхгүй. Гэхдээ тэгэхээр ч одоо текстийг уншдаг багт. Энэ хуулийн 48-2 заасан А жагсаалтаас дараахан нэр дэвшигчдийг хасаж гэж байгаа юм. Хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтанд үлдсэн улсын их хурлын гишүүнээр сонгогдсон тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигч тэнцүү хуваан шилжүүл нэмж жагсаалт В гаргана гэж байгаа. Тэгэхээр нэг шууд сонгогдсоноос үлдчихсэн одоо тийм гишүүд байна шүү дээ. 28-ийн босгод авчихсан гэдэг. Тэдэн рүү л одоо тэр саналуудыг улсын хэмжээгээр бөөгнүүлж байгаа тэнцүү хувааж өгнө гэж байгаа байхгүй. Шууд сонгогдсон хүнд санал нэмэх шаардлага байхгүй шүү дээ. Ойлгомжтой. Нэг жагсаалт байгаа шүү дээ. Тий. Нэг 28 сүүлээс нэмэгдэж ороод энэ сонгогдоогүй яасан бас өмнөх жагсаалтын намын хүмүүсийн тэд нар чи ингээд бас нэг жагсаалт үүсгэх байхгүй. Тэрний санал дээр л одоо нэмнэ гэж байгаа юм да. Тэгэхээр ингээд нэг хин хинээс тэр санал хин хиний саналыг одоо хин хиний саналыг тийш шилжүүлэх юм бэ гэдгээ доор нь бол 3 хэсэг болгоод заасан байна л да. Тэгээд жишээлх юм бол тэр А заалтад нь санал өгсөн сонгогчдын 28-аас доошвын санал авсан нэр дэвшигч. Энийн саналыг шилжүүлнэ өөр хүн дээр авч тоолно гэж байна. Бэд нь санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээшвэн санал авсан боловч энэ хуулийн 48-2 заасны дагуу улсын их хурлын гишүүнээр сонгогдсон тооцогдоогүй бие даан нэр дэвшигч. Сонгогдоогүй бие даан нэр дэвшигчдийн Вэд нь санал өгсөн сонгогчдод 28 ба түүнээс дээшвэн санал авсан боловч энэ хуулийн 48-2 заасны дагуу улсын их хурлын гишүүнээр сонгогдсон тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд 5-аас доошвын санал
авс нам эвслэс нэр яасан нэг дэвшчих гэж. Ийм гурван төрөл дуваасан байна л дээ. Өөрөөр хэлбэл эдний чинь бүх санал бол өөр хүнд өгсөн санал болж хувирна. Өөрөөр хэлбэл 2008 онд 40 төгөлдөр байсан сонгуулийн хуулиас энэ шин сонгуулийн хууль бол нууцсан гэж ойлгож болох уу? Хүмүүс янз бүр яриад байгаа. Энэ чинь пропорционал системийн нэг жоохон элемент орсон болохоор их дэвшилттэй боллоо гэж тайлбарлаад байгаа л да. Гэвч хоёр муу юм чи хооронд нь яаж шалцуулдгийг би сайн мэдэхгүй. За тэр чинь бол бүр сонгуулийн тогтолцоог нь улсын их хурл 76 тойргоор явуулна гэж баталсан байхгүй. Тэр чинь нэг мандаттай л гэсэн үг шүү дээ. Гэтэл тэрний ч олон мандаттай юу болгоно гэдэл зүгээр л улсын их хурлын дарга нь засчихсан хэрэг байхгүй. Тэгэхээр чинь тэр чинь бүр батлагдаагүй хуулиар явагдсан гэсэн үг. Гэхдээ яг хоёр муу юмыг хооронд бас харьцуулж болно шүү дээ. Их гарын хулгайч, бага гарын хулгайч гэдэг шиг. Тэгвэл энэ хоёр хуулийг та нэг харьцуулаад үзэхэд 8 онд 40 төгөлдөр байсан тэр сонгуулийн хуулийн дээр байсан юм хуучин хууль маань энэ хууль дээр болж байна уу? Тэрний чинь бол одоо батлагдаагүй хуулиар батлагдаагүй юмар сонгуул явуулсан байхгүй юу да? 8 онд. Энэ чинь одоо баталсан л гэж яриад байгаа л да их биш баталсан юм байгаа гоо. Та үндсэн хуулийн төсөлд яагаад хандаагүй? Гэхдээ би одоо үндсэн хуулийн одоо энэ үндсэн хууль зөрчих явдал чинь бол дэндүү их болчиход би хөрөхгүй сүлдээр нь ядрах тийшээ хандаад хойрог болчихлоо шүү дээ. Яг хоо зарим нэг хүн жижиг намууд үндсэн хуулийн төсөлд өгсөн сураг байл л дээ. Тэг үр дүн яаж гарахыг сайн мэдгүй. Та энэ дээр ингэ бичсэн мэл дээ. 46-9-дэр хүчингү тооцно гэсэн байна. Өгсөн саналыг сонгогчдын өгсөн саналыг хүчингү тооцно гэсэн. 46-9-ийг та бас дэлгэрүүлж нэг тайлбарлаж өгөхгүй юу? 46 тэнд байгаа. За 46-ээс нэм байгаа. За бичээж ирэлж. Тэр саналыг одоо сонгогч тухайн тойрогт ногдсон мандатын тооноос 100 хүний төлөө санал өгсөн байх юм бол тэрнийг хүчингү тооцно гэж байгаа. Өөрөөр хэлбэл за тодруулаад жишээ болгоод жишээлх юм бол 2 мандаттай тойрог байж тэгэхээр тэр сонгогч бол заавал 2 хүний төлөө өгөх ёстой. Нэг хүний төлөө өгчих юм бол санал нь хүчингү болно. Огт санал өгөхгүй бол харин хүчинтэй тооцог. Зүгээр цагаан хуудас өгсөн байхад хүчинтэй. Ерөөсөө цагаан хуудас аваад хийчихсэн байхад бол хүчинтэй тооцогдно гэж. Тэгсэн мөртлөө нэг хүний санал дугуйлцсан байхад бол болохгүй. Одоо 3 мандаттай тойрог гэж байгаа биз дээ. Тэгэх юм бол одоо жишээлх юм бол 3 мандаттай тойрогт одоо 2 хүний төлөө юм уу эсвэл 1 хүний төлөө санал өгөх юм бол тэр бүх хуудас хүчингү болно. Өөрөөр хэлбэл сонгогч өгсөн саналыг бол хайж байгаа. Тэгэхээр энэ ч одоо сонгуулийн зарчмуудыг зөрчиж байгаа юм л да. Үндсэн хуультай харшилж байна гэсэн үг. Энд бол үндсэн хуультай харшилж байгаа гэдгийг бол мэдхэд амарх. Та энэ дээр ингэ бичсэн байл. Харгас хууль байл. За тэр яг үнэ харгас гэдгийг үнэхээр л харгас гэж ойлгож байгаа. Одоо зүйл өхний ард хариуцлага тооцно. Гинжсэн заалттай бараг. Тэр заалт бүрнэ штэ дотор өчнөө олон арга хэмжээний заалттай. Тэгсэн хэрнээ энэнийг ийм хариуцлага арга хэмжээ авах этгээд нь хэм бэ гэдг нь бол заагтаагүй. Тийм заалт бол хитрхи олон байна. Тэгээд сүүлд нь бол нэг эзэнтэй болох гэж оролдсон шиг байна. Тэгэхээр тэр заалтуудаар эзэнтэй болсон эсэхэд нь итгэхэд бэрх. Тэгэхээр ийм ер нь одоо хуулийн хэгч чинь одоо хариуцлагын тэр чинь хамгийн сүүлд нь цэгцэлж байгаад нэг л заадаг л да. Энэ одоо зүйл өхний ард хариуцлага тооцно. Ерөөсөө энэ хууль одоо ийм их зузаан байгаа шүү дээ. Энэ чинь бараг л 50% нь тэр хариуцлага тооцох тухай ч юм уу. Эсвэл сонгуулийг одоо яаж булхайцах уу гэдгийг бүх булхайг заах гэж оролдсон мэт. Тэр янз бүрийн аргаар хууль зөрчигч нэг үргэлжлэн тогтоож болохгүй шүү дээ. Өчнөө бол аргаар зөрчиж болно шүү дээ. Энэ хүний ч арай хуулийн өөр техникээр хийдэг байхгүй юу? Энийг би өшөө шүү дээ. Би хэл дуусаагүй. Ягаад харигс гэж хэлээд байгаа. Одоо энд бол юу гэхээр ирээдүйн сонгуульд улсын хуралд цөөнх болж байгаа тийм ээ. Засгийн эрхийг авах одоо тэр юг сонгогчдоос авч чадаагүй.
тэр л одоо улс төрийн хүчнүүдийг хяхан боогдуулах тийм ирээ зэрэг маш олон зоолд орсон байгаа. Энэ ч нөр харгас байхгүй. Ер нь бол юу гэхээр шүү дээ. Олонхын хувьд бол эрүү хариуцлага оногдоод цөөнхийн хувьд нь харин ч одоо янз бүрээр одоо намаа хувьсгах зохион байгуулах зайгуулах тийм их чинь бол одоо ер нь нийлттэй байх хэрэгтэй шүү дээ. Тэртээ дэргүүтэнд бол улсыг удирдах тийм ээ шийдвэр эцэслэн гаргах тэр хэрэг бол тэр намын хувьд бол одоо олгогддог байгаа нөхцөлд бол гэтэл тэрнийг хяхаж боодог тэр юу тийм энэ бол хэрэгс тал руугаа явж байгаа. Аажмаар тодорхой бүлэглэлийн зэх дотор тогтмол маяг руу явж гэнэ гэж ойлгож болох уу? За одоо мэдхгүй би нэг одоо их том дүгнэлтүүд нэг хийхийг хүсэхгүй байна л да. Гэхдээ би хувьдаа ингэж бодоод байгаа юм л да. Жишээ нь энэ өнөөдөр 20 жил засгийн эрхийг барьсан энэ хоёр том намал өөрсдийгөө энэ албан тушаалд авч үлдэхийн тулд тэр 48-д нэмэх нь 28 гэдэг юм гаргаал. Тэгээ үр дүнд нь одоо 48 гэдэг чинь 96 хүн. 96 хүнээс л 76 сонгогдох ийм л нэг хууль гаргаад байгаа юм байна. Тэгэхээр хоёрын хооронд ингэж байгаа хооронд ерөөсөө шууд их хурлын гишүүн байсан хүн л сонгуульд оролцснооч гэдэг юм уу ерөөсөө бид насанд турштай их хурлын гишүүн мэн гэдэг хууль гаргасан. Тэгэхээр арслаа би үүшт энд би бол ямар нэгэн провокац хийх ч юм уу тийм ээ аль нэг нам хүчнийг дэмжих зорилгоор энд бол ярилцсанд ороогүй байна. Би үнэхээр болохгүй юмнууд байна. Ийм хуулиар сонгуул явуулж болохгүй шүү гэдгийг хэлэхийн тулд би одоо энэ ярилцлагад таны урилгыг одоо баяртай хүлээж аваад ирсэн. Би өшөө нэг юм хэлье. Одоо энэ хуулийг бодлоомжуулах аюултай нэг юм бүхэл одоо дандаа процентаар тооцоод хийнэ гэж байгаа. Тэгээ процент ч нь одоо юу шүү дээ. Ойролцоол байдаг байхгүй. Чин юмнуудыг ойролцоогоор бодно гэсэн. Энийн чин цаана шууд л буруу хуваарлагдах тийм ээ. Тооцоо ойролцоогоор хийх зөндөө юм гарах аюултай. Тийм учраас одоо энэ үлдэгдэлтэйгээр хуваах одоо нэг тийм арга энэ ч нь бол дунд сургуулийн багангийн хүүхд хийчихээр за яг олон оронтой тоох бэрхшээ байж болох зүгээр дунд сургуулийн нэг жирийн сурагч хийчихээр тооцоо шүү дээ. Тэгээ энийг бүгдийг процентээр бодно гэж хийсэн байна. Дандаа процентээр. Тэгээ энэ нь одоо яагаад ийм ойлгомжтой хийж болох юм ойлгомжгүй хийсэн би одоо гайхаж. Улсын их хурлд бол одоо нэг гайгүй шиг математикчаас зөвлөгөө аваад тийм ээ имийг ингэж хийвэл эвтэйхэн байдгийг гэдгийг хэлээд хүн Монголд одоо дүүрэн байна да. Тэгэхэд одоо энийг л одоо би одоо процент гэдэг үгийг ашиглаж төөргөдүүлэх гэж хийсэн гэж би хэлж чадахгүй. Үүндээ бол тийм харамсмаар. Сонгуулийн дүнг одоо жишээ нь гараар тоолохоор машинаар тоолоход илүү хялбар болох гэж гараар тоолоход ямар нэгэн алдаа гаргахын багасгахын тулд машинаар тоолдог барууны оронд тийм ээ. Гэтэл манайд одоо машинаар тоолно гэдэг нь харин бүр яг эсэгээр айлхаар их ловер хийхин тулд машинаар тоолох гэдэг байна гэж бодоод ш. Та энэ хуулинд би одоо энд юу юм бэ лээ. Манайх ч хүн ам цөөтэй юм шууд гардан тоолох энэ юугаа хадгалах ёстой байх. Яг сонгогчдын итгэл бол үргэлж өндөр хэмжээнд байхын тулд би машин хэрэглэхийг бас сайн гэж бодож байгаа. Ингээд юу гэхээр гараар тоолохдоо булхайцах явдлаас сэргийлэхийн тулд машинаар одоо тийм ээ ингээд дорхноо дүн гарч штэ ингээд ийм байдалтай байх нь бол одоо давхар хяналтыг явуулгаж байгаа сайн талтай юм аа. За. Гэтэл ганцхан амарчлах зорилгоор ганцхан машин шилжүүлчих юм бол нөгөө машин чинь ловерийн хэрэгсэл болоод одоо хувирч осолтой. Энэ бол жишээлх юм бол ярьж байгаа шүү дээ. Одоо хүү бүшийн 2 дахь сонгуул дээр программын аргаар ловерчсан гэсэн асуудал дэлхийд дахны яригдж байгаа шүү дээ. Америк нэгдсэн улсад ийм явдал болсон л доо. Да болсон гэж ярьдаг юм билээ. Одоо том хэмжээний экспертүүд бол барин тавь ярьдаг. Тийм. Тэгэхээр энэ тийм аюултай тэгээд энэ дээр ийм л асуудал байна. Гэхдээ нарантуул юу гэдэг лээ нөгөө валют солидог зах дээр чинь 100-ын дэвсгэрийг гараар тоолохгүй шууд машин дэгээд тоолцдог. Гэтэ авсан хүн болгон шалгадаг штэ гараар. Японд юу гэдгийг компьютероор ботсон тог Японы нөгөө сампингаар боддог улсууд нь сампингараа шалгачдаг үстэй. Маш урттай. Тэгэхээр манайд яадгийн за машинаар ингэ тоолчод дараа нь ягаад гараар тоолж болдгоо. Үүнийг хуульчлаад өгч ягаад болохгүй байна. Энэ одоо би хэлдэг тэр одоо давхар
юу байх чинь одоо итгэлийн асуудал юм. Тэ? Бүх юмыг машинаар тэгээ болчихороо шүү дээ. Нэгдүгээрт одоо баримтаа өөрснөө хараагүй тэнтэй машин л бодсон байгаа юу. Машинд нь одоо асуудал лоурийн програм орох юм бол болно шүү дээ. Тэгэхэл юм бол нөгөөдөг чинь өөрөөр тоолчих болох байхгүй дүнг. Тэгэхээр эн чинь ингээд нэг энэ жишээлбэл машинаар тоолох асуудлыг өөрийн одоо бүр ингээд эцсийн шалгууруулгад тавьчих юм бол энэнийг бол буруугаар одоо хорлонтой хүмүүс буруугаар ашиглаж магадгүй л гэсэн одоо нөгөө талаас одоо сонгогчдынхаа одоо итгэлийг үргэлж одоо хүлээж явахын тулд гараар тоолох асуудал бол манайх шиг ийм цөөхөн хүн амтай газар бол жинхэнэ байж байх ёстой газар байхгүй юу. Өөр нэг юм мартаагүй дээр хэлчихье. Энд манай энэ хуульд маш одоо бодлон үүсгэх, чирэгдэл үүсгэх юмыг үүсгэж байгаа нэг энэ бол 28% босго байна. За. Энэ бол чирэгдэл үүсгэх тийм ээ сонгуулийг дахин явуулах нөгөө сонгогдсон хүн тодорхохгүй байх санал дахин хураах гэх мэтлэн энэ бэрхшээлийг бий болгохоос өөр ямар ч ач холбогдол байхгүй 28% босго гэж юм орж байгаа. Та үүнийг жоохон дэлгэрүүлж ярихгүй. Одоо яг хөөр одоо 28% босго таваагүй бол одоо нэг чинь олон өрсөлдөгчтэй газар байна шүү дээ. Тэнд л одоо сонгуул дахиад байхгүй. Дахиад. За нэг яачлаад тодорсонгүй. Дахиад нэг явууллаа. Гэхдээ энэ чинь хэмжээ сонгогчдын ихэнх нь ирдэггүй тийм. Сонгогчд нь ирж өгөхгүй байх юм. Тэр 100 болж байгаа юм чинь тэгээд хүмүүс л ажимдэрлээ бодоод үргэлж сонгуул сахиад сууж байх арга байхгүй шүү дээ. Өөр ажимдэрлийг хөөн үзтээ. Тэгээ ийш явах байх янз бүрийн шалтгаан залах нь сонгогчд бол энэс болоод бол энэ босох гэдэг бол одоогийн өрсөлдөөн сонгуулийн үед бол энэ бол жинхэнэ одоо хэрэг. Жинхэнэ захиргаалалтын сонгуулийн үед бол 50-аас дээш үгээд сайхан болдог байхгүй юу? Тийм ээ. Хэрвээ чи сонгуулаа өгөхгүй бол арга хэмжээнд авна гэсэн ийм социализм үеийн сонгуульд бол 50-аас дээш болж байсан бол одоо чөлөө байдал чөлөөтэй болох тусам энэ босго бол ерөөсөө ач холбогдолгүй зүйл. Энэ бол сонгуулийн хуульд бол маш муугаар нөлөөлж байгаа. Тэгээ одоо энэ бол хуульчлагдчихсан байна л да. Та тэгээд эцэст нь энэ сонгуулийн хуулийг нэг дүгнээд нэг хэлэхгүй юу? Яах ёстой юм бид одоо? Яалтчгүй энэ чигээр одоо тэгээд одоо ингээл одоо яаж цааргалах уу? Одоо ухаанд энэ хуулийг дэмжиж байгаа хүмүүс л юу гэж одоо цааргалах уу гэхээр шүү дээ. Одоо сонгуул болохоос 6 сарын өмнө одоо дахиж сонгуулийн хуулийг гар хөвч болохгүй гэсэн. Тэгээ одоо тэгээд буруу юмар явуулах уу? Энэ чинь бол зохистой нийтсэн хуультай үед бол тэгэж болно, тийм ээ. А болохгүй ийм зүй ус, тийм ээ. Иргэдийн одоо сонгогчдын эрхийг одоо ингэж одоо хөсөрдүүлсэн ийм хуулийг бол хүлээн зөвшөөрөх сонгуул явуулна гэдэг чинь өөрөө гэмт явдал шүү дээ. Тэгээ энийг бол тэгээд засах ёстой. Ерөнхийлөгч вето тавих боломж байгаа. Ерөнхийлөгч ветоны хугацаа одоо дуусчихсан байж магадгүй. Дуусчихсан гэж би сонссон. Тэгээ ерөнхийлөгч бол савьял нөгөөт 100 жилийн Богд хаант Монгол улсыг тусгаар тогтнолоо зарлсны 100 жил явуулаад энэ дээр хориг тавих сөхөөгүй байсан баг. Ажил ихтэй байсан байлгүй. Одоо хууль санаачилж бол ерөнхийлөгч бол эсвэл одоо их хурлын гишүүч гэсэн өөрснөө хууль санаачилж болно шүү дээ энэ дээр. Эсвэл үндсэн хуулийн систем унах юм бол асуудал ямраар ирэх вэ? Тэгэх юм бол чич асуудлыг одоо ийм болохгүй юм байна гэдгийг баталгаажлах юм бол өөрөө ирэхгүй засах болно шүү дээ. Тэгвэл нөгөө хууль зөрчид 6 сарын доктор ороо явчих юм шүү дээ, тийм ээ. Ер нь байна шүү дээ. Үндсэн хуулиас бусад хуульд байна шүү дээ. Элдвисийн хугацаа тавьж хэтэрхий юмс тэдний хугацаанд юмыг өөрчилж болохгүй, тэгж болохгүй гэдэг энэ хууль бол өөрөө тийм сайн заалт биш. Энэ бол бараг хууль биш. Муу юмыг хамгаалах механизм болох ёсгүй л дээ. Хууль бол муу юмыг хамгаалах шалгуур одоо тийм механизм хөшөөрөг болж хувирах ёсгүй. Сайн юмыг л хамгаалах хөшөөрөг байдаг болгосон. Энэ ч бас тэр талаас нь унших ёстой шүү дээ хуулийг. Ламзуга та одоо нас өдөр 72 хүрч байна гэсэн. 90-92-нд улсын баг хуралд байлаа. Тэгээд би таныг нэвтрүүлэхдээ өөрхөн өмнө нэлээд боцсон л доо.
энэ оныхоо сүүлчийн зочныг ямар хүнээр өрөх вэ? Хүндтэй зочин байх хэвээр, шудраг хүн байх хэвээр би тэгж таныг өрсөе. Тэгэхээр би таныг өрөхийн тулд бас нэтээс таны тухай мэдээлэл олж авах гээд хайлаа нэг зургийг олж чадсангүй баг. Тэгээ нэтээс юу алсан гэсэн нэг Булган аймгийн тухай бичсэн нэг нийтлэл байна. Гэгийн тэнгүүдийн нутаг гэдэг. Энэ дээр Чинван хамт орж цогт тунтайж лавгсрын залуу жинжин лавгсрын Дандарбаатар гэл одоо олон хүмүүс дунд нь таны нэр зохиж авна. Тэгээ би тэр таны тухай бичсэн хэсэгтээ би Facebook дээр тавьчихсан юм аа. Гэгийн тэнгүүдийн нутгийн нэг тэр Ламжуу гэж хүн орноо гэтгсэн. Тэр бүр бичсэн байл. Манай нутгийн нэг Ламжуу гэдэг тэр бас нэг тэнийг бий. Дарга нарт олгоноод тал засааж явхын оронд энэ ам төрийн одоо энэ том улсуудын гаргасан шийдвэрийг үргэлж эсэргүүцээд үндсэн хуулийн цэцэд зарга үүсгэж явдгаа гэж. Үр дүн та юу хийсэн бэ? Олгоноод явсан бол та үдэд тодорхой нэг мессен дээр суулсан. Гэхдээ магадгүй их хурлын дарагч та байж болно шүү дээ. Дэмбэрлэгоо 71-тэй та 72-тэй яагаад болдгүй. Таны мэрэгжил математик жишээ энийг бол шинэ олон хүмүүсийн ойлгоогүй нарийн математиктэй холбоотой зүйлийг та ойлгоцсон. Математик заасан, математик ихтэй сургууль зааж гисэн. Яагаад ингэж явах ашиг юунд байх? Хүмүүс асуудаг л да. Гэхдээ яг би өөргөнийг шудраг хүн гэж тэгж хөөргөдгийг хүсэхгүй байна. Тэгтээ бас хичээдэг юм аа. Энийний хариуд бас юм ирдгийг. Дараа юу хийнд хариу гэж бас байдгийг. Тэгтээ шудраг байхын тулд бас тийм юм төсвөрлөх тийм сэтгэл санааны хүчтэй байх ёстой л доо. Тэр чинь хүн бол тэгж байж зарчмыг шахдаг. Хоцсон юм бол над нэг хоцсон юм юу ах вэ? Хожин гэдэг нь өнөөдрийн монголчууд юу гэж ойлгож байна? Албан тушаал мөнгө хөрөнгө эд хөрөнгө гэж ойлгож байгаа. Одоо юу гэх үндсэн хуулийг хамгаалснаад зөв юм дээр ярьсан бол тэр бол нийтийн хэшгийн төлөө бас багч гисэн хувь нэмэр мөн. Тэргээр бол бас бахархаж болох талтай гэж боддог. Манай Булган нутгийн нэг гэгээн тэнгүүдийн нутаг гэж бичсэн мэн дээр нь бас ч гэж би бол баг магтаал юм байна гэж бодож байна. Гэхдээ тэр бол магтаж үстсэн явагдсан байна л да. Би Facebook дээр тэрийг тавьчихсан байгаа. Та дараа нь харж байна. Би танаас нэг өөр юм асууя. 7 сарын 1-ний асуудал та хоёр нь ямар өнцгөөс харж байна? Энд хэн буруутай хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ? Тодорхой нэг хүнийг барьж авах шоронд хорих ёстой гэдэг юм уу? Бүлгэл байх ёстой гэдэг юм уу энэ дэр? Би улс төрийн асуулт тань тавиад байна. Тийм. 7 сарын 1 онцгойдол зарласан нөхцөлд Галцевскийг хэрхэн хэрэглэх вэ гэдэг талаар одоо манайх ч нэ штэ Английн цагдаа энтертэй нийлээд их олон долларын төсөл хэрэгжүүлсэн байхгүй. Тэгээд нэг жижиг юм боршуур гарсан. За 5,000 ширхэхгүй л манай цагдаа бүхэнд нэг очсон байх. за. Тэгээд тэр бол тийм заавар. За тэн дотор бол жишээлх юм бол янз бүрийн одоо бужаан самун гарсан байж болох юм. Гэхдээ хүн одоо өөрөө одоо номхон байж байх үед нь номхорсон үед нь галцвс хэрглэж болохгүй гэж байгаа байхгүй. Одоо тэн дээр тийг заасан. Жагсаал тарж хахад буутсан л да. Одоо ухаандаа зүгээр зугтааж байгаа хүн бол одоо дайрч байгаа хүн биш шүү дээ. Тэгэхэд бол ханаас нь бөө хэрглэж болохгүй л гэсэн утгатай байгаа. Зүгээр хэрэгж хийж зугтааж яваа гэсэн утгаараа самаагүй бодож болохгүй шүү дээ. Ойлгомжтой. Би тэр нь ч одоо мэддэггүй юм. Түүнээс гадна шүү наадах чинь. Наан ч нь угаасаа тэгэхээр улс төрийн одоо зарим намын зүгээс өдөөн төрхөлсөн гэсэн одоо тийм юу бас байдгийн мэлээ шүү дээ. Өдөөн төрхөлсөн ийм болно гэдгийг урьдчилан одоо ингээд анж байсан тийм ээ. Гэх мэт одоо юмнууд их байгаа юм байл л дээ. За баярлалаа. Үзэгчдээ харамстай манай цаг дуусч байна. Тэгээд танд би сүүлчийн 1 минутыг үлдээе. Өнөөдөр 12 сарын 31-ний өдөр та бүгд шинэ ондоо эрүүлэнх аж аргалтай архыг би хүсье. Танд сүүлчийн 1 минутыг үлдээе. За шинэ жилийн арай хууль болохгүй байхад ярих болсондоо би харамсаж байна. Гэхдээ
төрийн ажлыг ярихад муу өдөр гэж байдаггүй. Тэгээд та бүхнийгээ шинэ жилдээ аз жаргалтай аж амьдрал нь өөдрөг байх болтугай гэж ярив. За баярлалаа. Энэ нэвтрүүлэг маргааш өглөө 9 цаг 30 минутаас давтна. Мөн интернетэд би Facebook хуудсан дээр тавих болно. Баярлалаа үзэгчдээ.